За hi guys, энэ удаагийн бичлэгээр нэгэнтээ та Хятадын Гуанчжоу хот руу аялдаад явж байгаа бол Гуанчжоу хотоос өөр одоо Хятадын ч юм уу өөр улсын аль нэг хот руу аялахаар болох юм бол хамгийн тохиромжтой газруудыг бол танилцуулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохынхаа өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар болохоор Шинжин. За Шинжиний хувьд бол Гуанчжоутай маш ойрхон байдаг. За тэгээ хоорондоо болохоор хурдны галт тэрээр холбогдсон нисэх шаардлагагүйгээр очих боломжтой тийм хот байдаг. За Шинжиний хувьд бол хэрвээ та очих юм бол ер нь бол Хятадын том ихтэй сургуулиуд болон одоо Дөрэмбэл, Эвлийн цамхаг гэх зэрэг одоо сонирхолтой зүйлүүдийг үзэх боломжтой тийм хот бол байгаад байгаа. За Гуанчжоугоос Шинжин рүү ойролцоогоор нэг 29-40 минутын хооронд явбал ер нь бол хурдны галт тэргээр очдог. За галт тэрэгний үн ямар байх юм бэ гэх юм бол хэрвээ та Tripsy.com дээрээс худалдаж авах юм бол маш хямдхан байх болно. За энэ дээрээс харах юм бол бид нэр 5 сарын 26-нд яваад за тэгээд 6 сарын 2-нд буцаагаад ирнэ гэд тикет захиалгаар болох юм бол нэг талдаа нэг ойролцоогоор $10 97 центийн үнэтэй. За буцахтаа бол янз бүрийн бас үнэтэй. Гэхдээ ер нь бол ойролцоогоор нэг $10 6 центээр ер нь бол дунджаар бол байдаг бахны. Энэ маань бол нэг талдаа та ерөөсөө ойролцоогоор нэг 36 мянган төгрөг төлөөл ер нь бол очиж чинь гэсэн үг. За тэгэхээр маш хямдхан байгааг бол харж байгаа. За хэдүүл энэ дээр одоо яг тооны хэмжээнд дээр үржүүлээд үзье. За явах тикет болох Гуанчжоугоос Шинжиний зүг явах тикет бол одоо энэ байна. За энэ бол $10 97 цент үржигэн 3600-аар хэдүүлээ бодох юм бол 39492 төгрөгөөр бид нэр Гуанчжоугоос Шинжин л бол яваад очих нь байна. За буцаж ирэхдээ бол бид нэр за хамгийн бас үнэтэйгээр л бодчихъя. За нэмэх нь бол яг адилхан байдлаар $10 97 центээр буцаад ирэх юм бол бид нэр ойролцоогоор хоёр талдаа 78984 төгрөг төлөөл бид нэр Гуанчжоугоос Шинжин рүү бол очих нэ. Маш ойрхон учраас маш хурдан яваад ирнэ гэсэн хурдны галт тэргээр нисэхгүй маш хямдхан байдлаар бид нэр бол Шинжинийг үзэх боломжтой байх нь Гуанчжоуд аялж явах та. За дараагийн очих газар бол Вьетнам байгаа. За Вьетнамаас Гуанчжоугоос Вьетнам руу бол байнгын нислэг бол үлдэж идэг. За бид нар бол хойш шимэн рүү очиж болно. Ханой гээд одоо юу нийслэг нь очсон ч болно ер нь бол. За тэгээд нийслэгийг хэдүүлээ харах юм бол би бол Ханоиг сонгож авсан байгаа. Гуанчжоугоос Ханой руу хоёр талынхан буюу round trip буюу хоёр талдаа ниснэ. За энэ нь бол 7 сарын 11-ний өдөр Гуанчжоугоос Ханой руу нисээд за тэгээд буцаад 7 сарын 18-нд буюу 7 хоногийн дараа буцаад ирнэ гэдэг байдлаар бол тикетээ бол харж үзсэн байгаа. За тэгэхэд бол ер нь бол өмнөөс миний Вьетнамтай холбоотой бичлэгүүдийг хэрвээ та үзчихсэн бол энэ Vietjet Air гэдэг энэ компани бол дандаа хамгийн хямдхан бол нислэгүүдийг үйлдэж идэг. За энэ маань гэхдээ харахтаа бол ингээд чандам авч явахгүй юм шиг бол ихлэ харагддаг. За тэгэхээр та сонгох гэж яг дотгошоо ороод тэгээд чандамтай сонгох хэрэгтэй. За 20 кг-ийн чандам нэмэл авч явах та ерөөсөө 50,000 төгрөг бол нэмэх нь байна. За 50,000 төгрөг нэмээд 709,200 төгрөгөөр бол хоёр талдаа Гуанчжоугоос Ханой руу ингээд хоёр талдаа нисэх бол нислэгээ бол авчих нь байна. Тэгэхээр бас маш хямдхан баг харж байгаа. Улаанбаатараас Бээжин рүү нисгээс хямдхан байна. Энэ бол 100,000 төгрөгөөр хямдхан харагдаж байна. Ерөнхий яг хямдхан тикеттэй харьцуулахад. За тэгэхээр бид нараас ингээд Вьетнам руу явах боломжтой байна. За дараагийн очих боломжтой газар бол Хонконг. За Хонконгийн хувьд бол одоо Азийн орнууд дундаас нэлийн жоохон үнэтэйдээ ордог. За тэг ялангуяа ингээд хурдны галт тэргээр явах тикет нүртэл нөгөө Шинжинтэй харьцуулахад үнэтэй болж байгааг нь бол хараад шууд ойлгож байгаа бах. Тэгээд ер нь бол буудал бас нэлийн үнэтэй байдаг. За үзүр үйлчлэгээ болон хоол бол харин ч нэг боломжийн одоо Сингапур эднэртэй харьцуулахад за тэгтээ буудал бол ер нь нэлийн үнэтэй бол тийм газар байдаг. За тэгэхээр Гуанчжоугоос бид нэр Хонконг руу 5 сарын 26-нд яваад за тэгээ 6 сарын 2-нд ирнэ гэдээ яг адилхан өдрөөр тикетээ харж үзэхэд бол ийм үнүүдтэй байдаг бахнэ. За энийг нь хэдүүлээ ер нь бол нэг $31 64 центээр ер нь дунджаар бол байдаг бахна. За тэгэхээр хэдүүлээ энэ дүнгээр нь бодчих. Одоо яг таныг аялах үед энэ $23 ч юм $27 тикет бол байвал таны аз завшаан давталтад авчих хэрэгтэй. Ерөнхий бол нэг иймэрхүү үнэтэй байдаг бахна. За тэгэхээр энэгээр нь л ерөөсөө бодчих. За тэгэхээр хоёр талдаа бол энэ маань 62 хоёр талдаа бол $63 28 үнэтэй бол болох нэ. За энийг Монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол нэг ойролцоогоор $227,808 төгрөгөөр л та явж ирэх нь байна.
Гуанчжуугаас Хонконг руу урдны галт тэргээр хоёр талдаа гэж үг. За тэгэхээр бас маш хямдхан байгааг анзаарж байгаа. Хэрвээ бид нэр эндээс Улаанбаатараас Хонконг руу ниснэ гэх юм бол сая хамгийн хямдхантай сая 650 мянган төгрөгийн тикеттэй байдаг. За нэгэнтээ Гуанчжууд очсон бол далмаар нэг Хонконгийн үзэж хэрэгтэй гэсэн үг хямдхан байгаа учраас за тийм байна. За дараагийн сонгож авсан газар бол Алдарт Хайнан. За Гуанчжуу Хайнан хоёр бас маш хоорондоо бол маш ойрхон байдаг. За тэгээд ер нь бол Монголоос ер нь ийм арлын хот руу очиж ер нь наран бийж харж байгаа тийм далайн эргэл рүү явж байгаа хүмүүс бол Хайнан, за Угума гэхэд эсвэл Таиланд юм Вьетнам гэдэг энэ нэг гурван байршил руу ер нь бол ихэвчлэн явдаг. За тэгээд хамгийн ойрхон нь бол Гуанчжууд ойрхон нь бол Хайнан аа. За Хайнан бол өөрөө угаасаа бас хятадын газар нутаг гэж бол явдаг. За тэгээд Эманаас янз байгаа. Хайнаны яг аль буудал дээр буугаасаа шалтгаална. За би бол Санья гэдэг одоо хамгийн алдартай хэсгийг нь бол сонгоод бол авцсан байгаа даа. За тэгэх юм бол Гуанчжуугаас Санья руу хоёр талдаа бол нисгэд бол 715 мянган төгрөгийн бол үнэтэй байдаг байна. 20 кг-ийн чинтамтай хоёр талдаа ингээл нисэж байгаа. За ингэхгүйгээр одоо жишээ нь юу гэдэг юм Улаанбаатараас шууд Хайнан руу одоо чартер буюу нөгөө байнгын нислэг биш үе тийм нислэгүүд бол гардаг. За тэр нислэгүүдийн үнэ бол ерөөсөө 2 саяас бол буудаг. Ер нь бол асар үнэтэй бол зарагддаг гадуур. Нэгэнтээ Гуанчжууд рүү очиж явж байгаа бол Хайнаны үзэгд бас ингээд хямдхан зардлаар бол үзэх боломжтой байна гэдгийг бол эндээс хараад бол ойлгож байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд онцлог газрууд нь бол дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Лайк болон subscribe андарцгаагаараа. Bye guys.